За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр саримс хураах, саримс хэрхэн хатаах талаар бичлэг хүргэж байна. За саримсыг хураах үеийг тодорхойлох тухай бичлэгийг бол өмнө оруулсан байгаа. Тэр бичлэгийг үзэж амжаагүй хүмүүс үзээрэй. За саримсыг хураахдаа урдчилж трактор зүүсэн төхөөрөмжөөр үндсийг нь хэрчиж өгдөг. За гэхдээ тийм төхөөрөмж байхгүй учраас гараараа татаж сугалж аавна. За ингэхэд нэгэн анхаарах зүйл байдаг. За саримсны үндэс сайн хөгжсөн бол гараар татахад амар гарч ирдэггүй. За мөн их хүчтэй татвал ингэж саримсны иш ингэж тасардаг байгаа. За үүнээс сэргийлж татаад гарч ирэхгүй байгаа саримсыг бол баг зэрэг хөрсийг ингэж сийрүүлж өгж жагаад тэгээд ингээд татаад гаргаж ирдэг байгаа. За ингээд шууд ингээд авах боломжтой саримсыг бол ингээд татаад авчихна. За ингээд хэрвээ ингээд ишин ингээд тасарчих юм бол ийм саримс бол хадгалалт муу дадаг байгаа. Үүнийг та бүхэн анхаараарай. За саримс хураах өдрөө мэдээж нартай өдрийг сонгох хэрэгтэй. За ингээд гаргаж тавьсан саримсаа хагас өдөр хэртээ нарлуулж хатаадаг байгаа. За үүний дараа үндэс ишийг нь бол авнаа. За ингээд хураасан саримснаас нэгийг үндсийг авч ишийг авч та бүхэнд жинлэж мөн саримсны голчийг хэмжиж үзүүлье. За би бол саримсаа хураасныхаа дараа шууд үндсийг нь бол авчдаг. Тэгэхгүй бол энд ийм багширсан үндэс байгаа учраас сайн хатаж өгөхгүй байх. За мөн элдв төрлийн ням бактери агуулж байх магадaltaй учраас шууд ингээд үндсийг нь бол ийм хайчаар бол авчдаг байгаа. За ишийг нь бол бас нэг 4 хуруу хэртээ үлдээгээд ингээд тайрчдаг. За ингээд халгадахад бэлэн саримс маань болж байна. За ингээд голчийг бүгдээрээ хэмжиж үзье. За голч за нэг 7 см орчим байна. Харагдж байгаа ингэж харуулсан дээр юм та. Тийм ээ. За голч нь бол нэг бишээ 7 биш юм байна. 73 мм буюу 7.3 см байна. За жингийн бүгдээрээ үзцгээе. За жин нь нэг 140 орчим грамм байна. За энэ бол нойтон жин байгаа. За хатаах тусам энэ жин багаснаа. За та бүхэнд саримсныхаа үндэс ишийг нь авч үзүүлье. За ингээд наалдсан шороог нь гараараа унгааж өгөөд үндсийг нь ингэж тайраад тэгээд нэг 4 орчим хуруу үлдээгээд ишийн тайрнаа. За нэг иймэрхүү маягтай ингээд бүх хураасан саримсуудаа ингэж хадгалахад бэлдэнэ. За зарим хүмүүс ингээд ишийн үндсийн тайрцныг шаардсан ургадгүй тийм босруул тентэр хийцэн гэж яриад байдаг. Энэ мэдээж хадгалалт сайн даалгахын тулд ингэж үндсийг авдаг байгаа шүү. За нэг иймэрхүү байдалтай болно. За дараа нь хэрхэн хадгалах талаар өгүүлье. За саримсыг бол 2 аргаар хатаадаг. За нэгдүгээрт нь тусгай бэлдсэн камерт
хүнсний ногооны торонд буюу сетгэнд хийж тэгээд халуун агаараар үлээлгэж богино хугацаанд хатаадаг байгаа. За энэ арга бол ололтоо тал нь бол саримсны хатаалт бол жигд явагддаг. За мөн одоо богино хугацаанд 7-оос 10 хоног дотор багтааж саримсыг хатааж болдог ийм давуу талтай юм. Гэхдээ анхны хөрөнгө оруулалт буюу тэр хатаах тоног төхөөрөмжгээд нэлээдгүй мөнгө зардаг. За хоёр дахь арга нь бол ердийн аргаар хатаадаг байгаа. За энэ ердийн аргын талаар өнөөдөр төлхөө өгүүлнэ. За ердийн аргаар хатаахад бол мэдээж хөрөнгө мөнгө бага зардаг боловч за дутагдaltaй тал нь саримсны хатаалт жигд бус явагдах ийм одоо тал байдаг. За ингээд хураасан саримсаа би ийм сагсанд бол хийдэг байгаа. За тэгээд сагсандаа бол хийхдээ ингэ сагсаа бол дүүрэгтэл бол хийдгүү. За учир нь одоо их хэмжээгээр саримсыг дүүргэж хийснээр дарагдах тийм ээ хатаалт жигд бус явагдах ийм талууд байдаг учраас сагсныхаа дундуур хийдэг байгаа. За ердийн аргаар хатаахад бол нийтдээ 30-аас 40 хоног хэрэгтэй байдаг. За энэ үед бол бас ингээд сагстаа нь орчихгүй. За доор байсан сагсыг нь бол дээдлэлд нь гаргаж тавьдаг. За нэг одоо сагсан дотор байгаа саримсаа байрлалыг нь бол хөдлөх шаардлагатай байдаг. За доод хэсэгт нь байгааг нь дээр хэсэгт нь гаргах. За хажуу талд байгааг нь нөгөө хажуу талд нь гаргах тийм ээ. Баруун талд байгааг нь зүүн талд нь гаргах. Ингээд байрлалыг ингэж байнга өөрчилж өгөх шаардлагатай байдаг. За саримсны хатаалт одоо жигд явагддаг. Үүнийг бол бас байнга тогтмол хийж өгөх шаардлагатай байдаг. За ингээд сагс бүрэн дээр одоо саримсыг нь бол жинлэж бол тавьсан байгаа. За энэ сагсанд ихэд бол 18 кг сагсны жин нь ороод 18 кг саримс орсон байна. За үүнийг бол саримсны жингийн 25-аас 30% хүртэл хатааж өгдөг. За 30% гэж бодоход бол 18 кг-ийн 30% нь 5.4 кг болоод за энэ сагсанд байгаа саримсыг 12.6 кг хүртэл хадгалах нэ. Тэгэхээр сэрүүн газар мөн одоо нар шууд тусдаггүй ийм сүүдэр газар тавиад 10-аас 14 хоног тутамд одоо саримсаа жинлэж үзэх нэ. Тэгээд одоо энэ одоо сагсны тохиолдол бол 12.6 кг хүртэл хатаасны дараа одоо зойрлож хадгалах нь байна. За энэ гормыг бол маш сайн чандлан сахих хэрэгтэй. За тийхгүй бол одоо саримс мөөгөн зөртөх одоо хадгалалт муу даах ийм одоо талтай байдаг учраас үүнийг бол сагс болгон дээр одоо килограммыг бичиж ингэж хадгалтын гормыг бол маш сайн баримтлах шаардлагатай байдаг. За энэхүү өнөөдөр та бүхэнд саримс хураахад анхаарах зүйлс за саримсыг хэрхэн хатаах талаар бичлэгийг хүргэлээ. Та бүхэн энэ сувгтаа subscribe хийж амжаагүй бол subscribe хийж хонх товчоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.